Энд чи бас жоохон татдаг юм байна. За. За сайн байцгаана уу? Миний Facebook найзуудаа, намайг дагдаг хүмүүс ээ. За би шинэ жил болох гэж байна. Тэгээд шинэ жилээр юм хөрхөн зочинтой. Тэгээд бас хүмүүст сюрприз болгоё. Сонирн байх болов манай гадаадд байдаг, гадаадд амьдардаг монголчуудын дунд янз янзын ажил хөдөлмөр эрхэлдэг янз янзын хүмүүс зөндөө байгаа. Тэгээд тэдний нэг болох Урнаа гэдэг юм залуу бүсгүйтэй та бүхнийг танилцуулаад урнаатайгаа бяцхан ярилцлага хийхээр ингээд бэлдээд гэрээсээ шууд дамжуулж байна. Зэ Урнаа болохоор зэрэг Словакийн нийслэл Братислава хотод сурдаг юм оюутан байгаа. Докторийн зэрэг сурдаг. Докторийн зэрэг гэдэг юм. Докторийн зэрэгээс сурдаг PhD. Тийм. Тэгээ одоо тэр талаараа ярина уу. Үгүй зэрэг тий. За. Би болохоор Словакийн Братиславад одоо 5 дахь жилдээ амьдарч байна. Анх 2013 онд хэлний бэлтгэлээр ирээд 2 жил мастерт сурчаад 16 он төгсөөд тэгээ өөрчлөлтөд сургуулиудаа доктороо хамгаалж байгаа бизнес информатикс гэх econometrics and operational research гэдэг нэртэй. Оо за. Мондог толгойтой бүсгүй байхын. За. Тэгээд мастера төгссөн. Тийм. Тэгээ мастера төгсчөөд одоо өргөжлөд 2 жил доктор сураад одоо доктора диссертац руу орж байгаа. Тэгээд хажуугаар бас ажил хийж байгаа. За. Юу ямар чиглэлээр доктор хийж байна? Би докторийн чиглэл болохоор орчин үеийн санхүүгийн зах зээл хэрэглэж байгаа орчин үеийн арга хэрэгслүүд. Одоо нэг хувьцааны үнэтэй портфолио мөртөө тэрний одоо үр ашигыг яаж тоосдог вэ те нэг тэнд ямар шинэ арга хэрэгслүүд хэрэглэдэг болсон те шинэ аргууд хэрэглэн тэрний уул Монголд их хэрэгтэй мэрэгчлж байна шүү дээ тий. Монгол очоод. Гэхдээ манай Монголын санхүүгийн зах зээл юу ч нэг яг энэ барууны системээр тийм байх. Монголоос илүү баг гадаадтан дээр шүү дээ. Гадаадд илүү хэрэглээтэй. Манай нэг хөршил тэгээд идэв. Монгол улсын санхүүгийнхээ зах зээлийг яг одоо энэ барууны системээр бүрдүүлж хөгжүүлэхгүй гэмтэл ингэж цаашаа боломжгүй гэдэг. Цаашаа хөгжих боломжгүй гэж тийм юм яриад байдаг юм бас яг ингээд Монголын том компаниудын хувьцааг ингээ авъя гэхээр чинь баг боломжгүй юм шиг. Одоо ингэдэг байхгүй юу? Жишээ нь одоо би одоо камер руу харж ирсэн. Миний ажлын компани гэдэг Swiss Re гэдэг Швейцарын давхар даалгын компани. Тэгээд давхар даалгын одоо даатгын санхүү гэдэг олон улсад яадаг шиг хамгийн хөрөнгө оруулалт хийдэг. Бид нар ч нэг одоо даатгалын компаниудыг даатгах тийм том компани байхгүй. Тэгэхээр даатгалын компани чинь эрсдлээ өрөөд одоо тэр премиум төлөө тийм том даатгалын компани өөрсдөө даатгаж байгаа. Тэгэхээр тэр их мөнгө чинь хэрэг ямар нэг одоо эрсдэл гарч ирвэл тэрийг буцааж өгөх хэрэгтэй шүү. Тэгэхээр тэр мөнгө чинь зүгээр хадгалаад гэж болохгүй байхгүй юу. Тэгэхээр тийм тул тэрийг санхүүгийн зах зээл дээр ингэж хөрөнгө оруулалт хийгээд одоо ашиг аван тэрнээс өөртөө ашиг аван буцаагаад хамгийн гол нь өөртөөхөө эрсдэл яаж байгаа байхгүй юу. Хангаж байгаа. Жишээ нь одоо түрүү жил одоо нэг Америкт чинь Америк хар шуурга болсон шүү дээ тийм. Тэр хар шуургаар салхимаар тэрний чинь бүх эрсдэл одоо чинь манай компани зарим одоо тэр ямар даатгалын компани тэднийг юу яасан даатсан байх тийм. Тэр чинь манайх одоо бас ингэж төлж байгаа байхгүй юу. Сая одоо жишээ нь манайх ч одоо ингэж нэг өлөс болгон ингэ санхүүгийн талаа гараад одоо тэдний ажилтай ингээ гаргадаг байхгүй юу. Тэгэхээр чинь сая ингэ хагасчлаар манайх чинь нэлээд сайжтай байж байна. Сая Калифорнид тэр Малибуд амар том юм төмөр гарлаа шүү дээ. Тэгэнгүүт чинь тэр мэдээ ингээд шууд манай компани бүх сайтаар ингээд гараад одоо дотоодын сүлжээ ингээд яваад за одоо энэ чинь ийм амар том ослоосон мэн тийм бид нар тэр танаар даатгуулсан манай даатгуулсан байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бас жоохон амар тэгээд ашиг нь ингээд авах байхгүй тийм шүү дээ. Тэр даатгын гавшиг гарахаа. Тийм тэгэхээр чинь одоо тэгээд одоо ингээд маадра чинь би саяхан өчтөр гэхэд ингээд имэйл дэж авч байгаа байхгүй юу. Одоо байгууллага имэйлээр тэрнээс ингэж авах одоо ингээд жилийн санхүүгийн тайлан гаргаж байна тийм. Тэгэнгүүт та одоо ингээд энэ манай компани ажиллаж авчаас нэг инсайдер болчихж байгаа байхгүй юу. Дотоодын мэдээг бидээс би одоо манай компани ажиллаж ажиллаж байгаа хувьцаанд өсвөө үгүй юу гэж мэдж байгаа шүү тийм. Тэгэнгүүт тэр таны энэ мэдээлэл тарахаас одоо хамгаалаад та ингээд 12 сарын 22-наас эхлээд
дараа жилийн 2 сарын хэдэн үргэлжлэлтэй тий. Тэр нэг тайлангаа ингэж олон нийт нээлттэй зарлалт та ингээ өөртөө байгаа хувьцаагаа эхний найз нөхчин тэр хувьцаагаа зарах авах ирэхгүй болж байгаа шүү. Тэр чинь ингээд нэг дотоодын мэдээлэл гадшаа шууд авах таас ярьж штэ тий. Бусад нөгөө нэг хүчээ эзэмшдэг хамгааж байгаа байхгүй юу. Гэтэл ч одоо Монголд ч нөгөө нэг тэр жижиг тавмалгоочин одоо өнгөрсөн жил тэгсэн штэ. Юугээ тайлангаа ингээд мэдээлэхгүй хуйлуур зодгож байгаа чинь. Тэгсэн атлаа тэр компаниг хувьцаа өсөж байгаа байхгүй. Тэгэхээр яасан тэр нэг дотоодны мэдээллийг гадшаа задлцсан. Яг хүмүүс тэр мэдээлэл дээр байгаа хүмүүс нь энэ жил манай компани байрааштаа хувьцаа өсөн тий намд ашиг их таанд мэдчихэж байгаа байхгүй. Тэгвэл тэр мэдээлэл дээр байгаа хүмүүс тэр хувьцааг аваад байна. Гэтэл тэр чинь одоо зүгээр одоо чинь би нэг тэдний компани хувьцаатай байдал тэр би тэр мэдэхгүй шүү дээ. Тий. Яг тооцож мэдчих жоо. Гэхдээ тэр чинь ингээд дотоодын мэдээлэлээс би дутуу мэдээлэлтэй харчин тэднэрт давуу тал авч байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь тийм юм чинь буруу байхгүй. Тийж хөгжиж байгаа чинь буруу байхгүй. Харин тэгээ бас яг тийм яг журмаараа яг хөгжиж эхлэх байгаа. Гэхдээ одоо тэгээ хөгжих байлгүй. Тэгээ энэ болохоор манай зарим хүмүүст ихэд хүнд ойлгомжгүй тийм санагдаж учраас үлээ хасаад зүгээр одоо яагаад энэ яг шинэ жил өнөөдөр 12 дугаар сарын 21 хамгийн урт шөнө хамгийн бонхон өдөр таагдсан биз дээ. Нар аргиж байгаа тэр өдөр байна. Тэгээ манай шинэ тийм Европын орнуудад 100 сарын баяр болох дэлгүүр бөөн хүмүүс чинь бэлгээ хаагаад standard жинхэнэ бүчгэнж байна. Тэгээд энэ үеэр ингээд манай урна Братиславаас гараад ингээд Европын баруун Европын том нийслэлүүд алдартай гоё хотуудыг ингээд тойроод явж байгаа юм байна. Тэгэхээр тэр аяллахаа төлөвлөгөөг сонинг ямар хотоор явах төлөвлөгөөтэй тэрийгэ хэлж хоёлаа ярих уу. За тийм. Би болохоор манай найз энэ Парист амьдардаг. Нөгөө Парис биш Францд амьдардаг. Тэгээ нэг биш манай их чинь Чехийн Борногтой жижиг хот амьдардаг байхгүй юу. Тэгээд би ч одоо баяр болгоомт гэж яваад. Тэний нэг найзтайгаа 11 сарын түрээсэн чинь хаана өнгөрөөж байгаа. Чи давчаад өнгөрөөж сайхан баяраар угаасаа нэг баяраа чи гадаад хамгийн онцгүй гэдэг чинь яаж хүмүүс чинь одоо энд Европ хүмүүс аягүй гоё гэр бүлээрээ баярлдаг тийм. Тэгэнгүүт ч нөгөө би чи ганцаараа оюутан болохоор нэгж энэ гэр бүл байхад бүр нөгөө баярын шууд баяр одоо гэрээ санаж байгаа юм чи тийм. Тэгсэн чинь манай тэр найз бүгдээрээ Парист уулзаж байгаа. Тэгээд би билет үзчихэл явангуудаа за тэгээд тэгвэл 29 28-наас Парист уулзъя гэж ярьчаад. Тэгсэн би нөгөө 11 сарын 29-нд л нөгөө хар баасан гар уулсан шүү дээ. Тийм. Тэрүүгээр ч нөгөө нэг Ryanair аэропланыг амар хямдраа заяа. Бүр зарим газар бүр 3 евро болцоо. Яг нэг 2 хотын хооронд 3 евро гэж ямар гоё. Тэгээд би яг хэрэг үзсэн чинь бүр ингээд 5 10 15 евро нэгтэйдээд байсан байхгүй юу. Тэгээд би нөгөө ажлаас шалхалаа яг хизээ завтаахаа мэдхгүйсэн болохоор 12 сар гарч иж билет аваад 12 сарын 5-нд яг гин шууд шийдээ төлөвлөгөө гаргаад билет авсан. Тэгээ одоо миний хот Брэславс Ром руу нисээ. Тэгээ Ром 2 хончоод Ромоос Барселона руу нисээ. Барселона 2 хончоод. Тэгээ Барселонаас Милан руу. Миланд 1 хоноод. Тэгээд Женев тэрээ. Женев 2 хончоод. Одоо би Францын тэр Лион гээд 2 дахь том руу явна. Тэгээд Лион 1 хончоод 150 км. Тийм. Лион 1 хончоод. Тэгээд Парис руу очино. Яг 24 гэж байна. Яг яагаад тэгж яах тийм өмнөх өдөр тийм 100 сарын би одоо хамгаалт нь Европт одоо 100 сар ямар хуу болд юм бэ тий. Би ч одоо ингээд зөвхөн Австри, Праг, тий Словак гэж мэдж байгаа байхгүй тий Будапешт зэрэг. Тэгээ энэ хавар бас ямар болд юм бэ? Угаасаа 100 сарч одоо Европ хамгийн том баяр шүү дээ тий. Тэгж байгаа болохоор бас Парис бас гоё болох гэсэн Парис тэгж 24-ний хончоод. Тэгээд би цаашаа Амстердам явж Амстердам 2 или 3 тэгчээ буцаж Брюссел ирээд тэгээд яг 28 босч Парис ирээд найзтайгаа уулзах. Шинэ жилээр Парис өнгөрөөгөө тэгээд хэн буцсан. Тэгээд 1 сарын 1-нд шууд Бразил. Оо за. Тэгвэл дараа жил одоо 19 онд чи ерөөсөн маш их аялсан. Яг шинэ жилийн аялсаар Европыг тойрч байгаа байна. Гоё байна. За. Тэгээд одоо нэг 17 хоног аялсан юм уу? Оо 2-7 Тэр Ryanair-ийн энэ ингээд тойрсон билет нийтдээ чи хэдийг зарцсан? Миний одоо билет чинь би нөө 12 сарын 5-нд авсан гэсэн чинь тэгэхээр нөө арай өмнөд болчихж байгаа. Тэрнээс 11 сарын 29-нд аягүй юм байсан. Би одоо чи нэг 5 евроны миний харсан билет 15 евро болцоо. Оо 3 дахин. Тийм. Тэгээд тэгтээ бас гайгүй хандсан. Би одоо
сарын яг 24-өөс ингээд нэг нислэгийн үнд амар өсдөг юм билээ. Яг нэг бүхэн гэлгүй ярьж байгаа шүү тий. Тэгэнгүүт нь би тэр флекс бус руу шилжээд хатуус руу шилжээд зарим хотуудын хооронд хатуусаар явж байгаа. Жишээлбэл Миланаас өчигдөр чи наашин шөнийн хатуусаар ирсэн. Шөнийн хатуус 3 хэдхэн цаг. Тэгээд яг нийт миний юуны одоо анхны сонгосны билет бол нэг 170 евро болчихсон. Автобустайгаа нийлээ. Оо, эцээс хамгийн үнэтэй нь болохоор тэр миний юунаас Парисаас Братислава руу нэг сарын үнэсэж байгаа тэр билет 26 евро. Тэгтэл 26 амар хамгийн үнэтэй. Тэрээс бусдад бүрөө дараа тэрнээс 560 70 мянган төгрөг. Тэгээд буудлал болохоор би болохоор яг ганцаараа танаа гарсан өргөжтэй явж байгаа ганцхан тэгээд тийм болохоор дандаа хостелд авч байгаа. Тэгээд харин Женевч амар үдгсэн ч ашгүй бодох тааш намайг гэртээ хоног. Тэгээд хостелд гэртээ би хоноолгүй шүү. Энэ миний номыг худалдаж авсан болохоор хоноолж байгаа. Арын хатаа тэгээд намайг амар дэмждэг болохоор наад сайн ойлгох болохоор гэж байлаа. Тэгээд ер нь бас гайгүй. Одоо чинь Барселонд би 2 хоногт 13 50-аар хэмж байгаа байхгүй юу? Нэг хостел тэгээд тийм. Тэгээд хэмжээж яг нэг хотын татварыг 1 евро нэмэх шүү. Тэгээд 6 хоногийн 6 гэсэн үг. Тийм. Йоо, манай Шенефт бол хараад youth hostel те залуучуудын тийм нэг өрөөндөө зургуулаа хондог юм чинь нэг шөнийн 40 евро. Тийм. Тийм билээ. Тэгээд өглөөний хоол баг. Өглөөний хоол надад 10. Ромч юм бас гайгүй юм байна. Тэр өглөөний хоол даваад ромч нөө сити хатнаа юм уу гэж 3 тавьж байгаа байхгүй юу? Тэгээд хостел 850. Тэгээд сити хатнаа 350 тэгээд 12 евро байгаа. Тэгэл 12. Тийм гайгүй байна. Тэгээд бас би нэг юм хостелудаа аваад нэг ойрлоо бас 170 мал орчим евро болсон. Өө тэгэл 340 350 еврогоор идэж уух нь нэг хөтлөөхөд 500-аар баглаа. 500 чарай хайшин. Тэгээд нэг 6 700. Музей үзэх бол одоо евроч бас мөнгө аягүй бага удаж байгаа байхгүй. Тийм, музейнууд амар. Музейнууд ч аягүй үнэтэй. Тэгээд манай ээж 20 евро л гэдэг. Тийм. Одоо чинь тэр Барселонд хөө чинь тэр зөвхөн тэр евро тийм Sagrada Familia руу дээшээ гарахад чинь 30 евро өгч байгаа байхгүй тийм. Одоо нэг товор руу дээшээ гарахад болчих болсон тийм. Оо. Тэгээд доктор нэг яваад заавал гэж бодсон. Дуус өгчөөд 8 жилийн дараа болсон юм л шүү дээ. Тэгээд тийм. Тэгээд тэр Casa Batlló энэ чинь бас 20 евро мовро тийм. Тэгээд тэр Park Güell чинь 8 евро тийм. Тэгэхээр нэг тиймүүд Европт айгүй ер нь дандаа 20 евроноос унтчаар 20 евро тийм. Айгүй. Тэгээд хэрэг тийхгүй бол хямдхан ажиллаж байгаа. Гэтэ бас ингээл яг би бас нэг манай хавар ирэх болохоор за яг нэг үнэтэй музей зүгээр ороо яг ээжгээ хийж өмнө үзгээс хойш гэдэг нэг юу байхгүйсэн. Тэгээд яг очоод энэ үзэнгүүт чинь одоо тэр чинь ялангуяа тэр Барселона бүр амар таалагдсан. Тэгээд тэр Sagrada Familia гэдэг зураг мөрөнд ингээд урд нь ингээд үзчихсэн тийм за гоё юм. Миний постыг уншсан уу? Би Sagrada Барселоны талаар амар том бүр хэвлэгдсэн шүү дээ. Анхны зохиолчдын хэвлэлийн аян замын тэмдэглэлээр. Тэгээд миний тэр Sagrada Familia буюу ариун гэр бүл Sagrada Familia гэдэг чинь тэр Испани хэлээр ариун гэр бүл одоо Иесус Христ Мария энэ хэдийн гэр бүл зориулсан юм Гаудигийн Испанийн хамгийн алдартай secessionist гэдэг юм да нөгөө нэг романтизмын дараах үеийн тийм уран бүтээлчдийн одоо уран бүтээлч Гаудигийн хийсэн гайхамшигтай гоё сүм байдаг. Бүр ингээ харахаар бүр ингээ ам ангаага тэ жоо дроп ингэж ярьж бүр амаа ангааж мэлэрмээр тийм гоё телевизээр үзээд тэр гоё мэдээ жинхнэр нь харахаар гайхам биширч дуу алдмаар тийм гоё сүм байгаа. Тийм би яг тийж очихтой харин яг тийж харж байгаа байхгүй. Урд нь ингээд зургийг үзсэн тийм бичлэгийг үзсэн хүмүүсийн сэтгэлгээ үзсэн. Гэтэ яг ингээд очих чинь бүр тэрнээс бүр хамаагүй хэд дахин илүү сэтгэл ингээд шууд ингээд амар орж байгаа байхгүй. Бүр ингээд ороод за нөгөө орохгүй гэж хүн чинь шууд үгүй ядаж Sagrada Familia руу орё гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэл тэр яг тэр би яг тэр Гаудигийн хэлбэрээр ингээд үзэж байгаа яг гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээ тэр их орон одоо нэг ганцхан тийм агуу хүнээ яг тухайн цаг үед таниад дэмжээ хөрөнгө оруулалт тэр баячууд нь айгүй хөдөлсөн юм билээ шүү. Нөгөө их боломжийг олгосон байшингаар нөгөө юмнуудаа барайл дуус нөгөө хөрөнгө нь дуусчих, мөнгө нь дуусчих. Тэгэнгүүт нөгөө Барселоны нөгөө нэг баячууд нь дэмжээл мөнгө өгөөл тэгэл бариулаад тийм. Тэгээд тэр өөрсдийнхөө одоо нэг эдлэн газрыг чинь яг тэрүүгээр нь одоо тэр
парк гэж одоо тийм газар шүү дээ тийм. Яг тэр одоо тэр хүний дэмжээ тэр хүнийг одоо тэр архитектурын гайхамшигыг харуулах боломжийг олгож байгаа байхгүй юу? Тийм газрын өгөөж тийм. Тэрний ачаар одоо тэр ганцхан тэр гаудыг зөвхөн тэрний бүтээлийг үзгэл тэр бүтэн сая хүн тийж очиж штэ. Нэг жилд сая хүн ирээд орохын тулд бүр очилдог тийм. Пилэтлэр уусч тийм. Тэгээд нөгөө нэг очоод өнөөдөр одоо ингээд билет авлаа гэхэд эсвэл 3-4 цаг очирчээж орно, эсвэл маргааш нөгөө нэг маргаашийн 5 цагаас цагаас сонгож авах юм хүлээмээргүй хүмүүс. Тэгээд жил сая хүн 20 евро төлж ижээ, зочин буудлын байна, хоол идэнэ. Тэгээд тэр чинь хотоо хүн арсан хийж байгаа. Өчнөө жил хийж байгаа тийм. Тэгэхээр чи аим тэр яг тэр ингэж болж байгаа юм дэмжих. Тэр хүний яг олж харахтай тухайн цаг үе. Одоо чинь өчнөө танигдаагүй одоо ингэж агуу зураачд мураа зураг бүтээлчд ингэж ядаа ингэж саргаад те өгсөн те. Тэр хүмүүс тэр тухайн үед дэмжсэн бол те бүр илүү хөвгтэй хийгээл те ингэж одоо бүр их юм бидэнд үлдээх байсан байгаа байхгүй тийм. Тэгэхээр бас би яг гэж бодсон яг тухайн үед тэгж арт түмэн тэр хүнээ тэр сод хүнээ гэж таних нь бас